ээж аваа ингээд зүүн маран мөрөн дээр сууж явж байгаа гэж боддог шүү дээ. Тэгж ихэн сэтгэл харж идэв юм байна. Америкт би аварт ороод 27 хоног хоног байгаад тэр үед манай ээж зүүдэнд ороод сэрсэн. Тэрхийн яар гэдэг бол маш тийм хүчтэй энерги байх гэж бас боддог юм. Мөнхөд оршдог. Дуун сарын 6-ны өдөр үндэсний сэтгүүл зүйс өдөр. За бас албан ёсоор миний төрсөн өдөр манай ээж над хэлэхдээ 3 дугаар сарын 8-нд чи төрсөн юм аа. Аав чинь очиж бүртгүүлэхдээ 3 сарын 6 гээд бүртгүүлсэн юм байлээ гэж хэлжсэн. 1910 онд Колорадо сэдгэн 3 дугаар сарын 8-ыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгож Копенгаген хотод бол анхаарсан. Эмэгтэйчүүд тэр үед санал өгөхгүй, сонгуульд оролцох хэрэггүй, гэмчлэн улсын эрх, ажиллах эрх хязгаарлагдмал байсны төлөө тэмцлийн өдөр эхэлсэн өдөр юм билээ. Монголд бол энэ ээжүүдээ хайрлах, эхчүүдийг дурсан санах, хүндлэх, хайрлах, дээдлэх юм баяр болгож бас тэмдэглэж ирсэн уламжлалтай. Хүний хайр гэдэг бол буугийн хамгийн агуу хайр. Нэхийн ачийг хариулна гэдэг бол хүний эрхэм ус бөгөөд бас байдгүй зүйлээ гэж ээж нь хэлдэг байсан. Америкт би аварт ороод 27 хоног хоног байгаад тэр үед одоо өсөхийн цаг дээр хоног байхад сүүлд яг юу бодогд юм бэ гэдгээр ихэн сэтгэл хөдлөд юм бэлээ. Ээж маань хэлдэг залбирдаг байсан. Тэр нэмж сэтгэл намайг босгосон байх тэр үед зүүдэнд ороод сэрсэн. Нөгөө ертөнцөөс ч гэсэн өөрийгөө хайрлаж идэм байна. Одоо санаа зовж идэм байна. Бас тэтгэж идэм байна. Баярлуулж байх. Ээж нараа гомдоохгүй байх, ээж нараа зовоохгүй байх. Бол дахин ачиг хариулж байгаа хэлбэр юм да. Дэлхийг илүү хайраар эхлэх гэж эмэгтэйчүүдийг бүтээсэн. Тэр хүний хайр гэдэг бол их хүний энэрхүү асархан сэтгэл гэдэг бол энэ хорвогийн хамгийн сайхан сэтгэл. Тэгээд нийт эхчүүд, эмэгтэйчүүдтэй энэ ороогийн хамгийн сайхан нөхсөн өрөөж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр та бүхний өдөр болгоны одоо баяр баясгалангийн өдөр байх болтугай. Өдөр болгон мартын 8 шиг эхчүүд, эмэгтэйчүүд маань хүндлэгдэж, хайрлагдаж авахын өрөөлийг өргөн зөвшөөрье.